Санаа өнөөдөр бүгдээрээ Солонгос сургууль ажиллагаа оюутны ажлын өдөртэй хамтаа танилцгаая. Тэгэхээр би өглөө босоод хамгийн түрүүнд ороо ороодаг байгаа. Ороо орохгүй бол нэг өдрийн ажил бүтгүн санагдаад жоохон сэвтэй байгаа дээ. Тэгээд дөрмийн дагуу бодог нялтын үйл ажиллагаа явагдана. Бодгаа нялж аваад хувцсандраа өмсөд одоо ингээд гарч ийна. Тэгээд би дотор байранд амьдардаг учраас заавал нийтийн галтайгоон сууж ямар нэг юм идэхээр бол идэх ёстой. Тэгээд би өглөөний цайнд энэ уураг болон өндөг идсэн байгаа. Тэгээд энэ уураг аягүй гоё дайггүй сүдэд цэс шиг амттай юм билээ. Тэгээд уучаад ясан. Би ингээ гадаа гарахаар ягаад ч юм ингээ заавал хөмсгөө зангидчаад идэг. Хөмсгөө зангидахгүй байж ерөөсөж чаддаггүй байхгүй юу? Тэр хүмүүс намайг чи ямар ууртаа алхах юм бэ? Ямар муу хаард энэ төр гэдэг. Гэхдээ би зүгээр л цаанасаа тэгчээд идэв шүү. Тэгээд та хэд бас кампусаа харуулъя. Манай сургуулийн кампусын нэг гоё юм гэх юм бол бүр хаасайгүй моднууд амар ихтэй тэгээ агаар магаар юмсаа айгуу дайжгүй. Тэгээд энэ хэсэг бүр хамгийн гоё зав би энэ хамгийн дуртай. Хавар болохоор сакура ургаад амар гоё болчихдаг. Тэгээд гаднаас ч гэсэн энийг харах гад хүмүүс айгуу олноороо ирд юм билээ. За тэгээд автобус маань ирээд автобуснаа суугаад ажлын зүг явсан байгаа. Тэгээд Солонгост нэг юм гэх юм бол автобусны цугтаа заавал гараа өргөөд автобус ирж байгаа юм бол заавал гараа өргөдөг. Тэгээ буухтаа бас заавал энэ товчон дээрээ дараа буун шүү гэдэг юм хэлүүлээ. Тэгэхгүй бол хүн суухгүй манай эсвэл хүн буухгүй манай гэж бодоод шууд бодлоо дээр зогсохгүй авчдаг байхгүй. Тэгээ буухтаа бас заавал карта дарах хэрэгтэй. Карта дарахгүй бол нэмэлт төлбөр дараагийн удаа бодогддог байхгүй юу? Би тэгэл автобуснаас буугаал юм бичлэгийг мантаа болол яарал гүүгээл хоцорчлоо гэж ирсэн чи маа төлөөрөө ирээгүйсэн. Тэгэл хүлээжсэн чи аригч нэг юм ирээд тэгээ би одоо хуцаа солиод ажиллаа эхлэх чинь та нарын харж байгаа ажлаа би бол зөөгч хийдэг байгаа. Би Солонгос тушаас хойш ер нь дандаа зөөгч гэсэн өөр ажил ерөөсөө хийгээгүй. Ажил дээр ирээд миний хамгийн түрүүнд хийдэг юм гэх юм бол халбах савхнуудаа арчаад ширээнийхэн шүүгэнд нь хийгээд орхих байгаа. За тэгээ дараагийн хийдэг зүйл гэх юм бол панчаан буюу хачирнуудаа ингээд бэлтгэж тавьдаг. Манайх хүн болгоно нэг хачир өгдөг учраас ингээд урьдчилан бэлдээ тавьдаг. Энэ нэг амар санагдсан. Хүн орж ирэхээр нэг үрчлэн хийгээд ахгүй. Тэгээд хүмүүс орж ирэхээр нь ус салаад аваачиж өгөөд хоол мол аваачиж өгөөд за тэгээд иймэрхүү л ажил хийдэг байгаа. Ширээ цэвэрлэх бол миний бүр хамгийн дургу ажил. Яг нь миний хийх ажлын хамгийн одоо үндсэн ажил хэрнээсээ би ягаад ч амар дургу бусдад ажлууд амархан хэрнээс ширээ цэвэрлэх бүр хамгийн ядаргаатай санагдаад байдаг. Тэгээ яаж яагаад манай ажлын тавгнууд нь ингээд бүр амар олон төрлийн хэлбэртэй тэгээд тэр болгоныг ингэж хөвтэйхэн ингэж унгаачих шиг цэвэрлэхээр бүр амар ядаргаатай байдаг. Тэгээ би зааландаа ганцаар ажилладаг болохоор ер нь бол бүх юмаа хийдэг, үйлчлээд юмаа цэвэрлээд тооцоо моцоо хийх гэл бүх юмаа би өөрөө хийдэг. Тэгээ тоогооччтэйгээ бид хоёр ер нь хойлох нь ажилладаг. Захирал өглөө өөжний хичүүл тэгээд ер нь явчихдаг байхгүй. Гэтэ хүн ер нь бол бас ч гайгүй бага орж ирдэг болохоор ер нь амархан мэт юм. Тэгээ цайны цаг маань болоод хоолоо идэж जैन. Тэгээд энэ дэршээс хойш будааг бүр амар идэдэг гэсэн харж байгаа амар их байгаас тий. За тэгээ хоолоо идэж хэсэг амраад ижсэн чи хүмүүс бүр гинт амар олол орж ирээ. Тэгээд амар завгүй болоод тоож өвчихсэн завгүй болохоор нь би тусалдаг хүн болоод би тэгвэл тань будааг шашнаас чинь будааг чинь аваад өгье гээл тэгсэн чинь нөгөөх нь амар уур гараад би гараад лээд ингээ улаацсан. Тэгээл өөрөө хайрах замдаа найзлуудаа өдрийнхөө болсон болоогүй бүх юмнуудаа ярьж байгаа л нэг миний өдөр нэг иймэрхүү өнгөрдөг байгаа. Энэ хүртэл танд баярлалаа. Дараагийн эмчилгээр удахгүй уулзлаа. Түр баяртай.